Gibi çay içiyoruz. Çay. шатуға, ақыл түрмені бұл антыртуға, өтігі беймені цоптасы цоптуға, бұр болсы мені бұл сандыртуға. Ухай! Ухай!
Mamalar to sevre kınge. Arte doğuçing hangiti çoğdu bosta doğuçing mamado sing segi tribüne ciltini. UNESCO'nun şekilde doğuçing koşani ayun toya. Oh
Сьогодні передаємо з теми очень Олімпія. Олімпу тоді ми прямо щось. Ugyun zogotche klinik nerede? Ugyun gitsin Mongol senge sayı tribüne çastanga hasoyur. Yürgülge. Ardı tovuçgenge gitti çoğulgege buçuk çete.
Редактив самай дуу ардын дуучин хан хэдий жуулгын госдол дуучин Элтэн баярын төвшин жаргал.
Улсын урлагийн авьяас сэтгэлдэн баяр баатрыг нэрэмжит мэрэгжлийн бүжигчид бүжиглэгчдийн олон улсын гуралдааны гран-при шагналд ардын дуучийг хан хэдий жуулахыг бүжигчдийг дахин дайцсан хүндэт хүрье. Өчигдөр зохиолч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батүрци бүжиглэгсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гармын Ариун Бадрал Зэгс Барга
대조를 유지시키고 사이클론을 만들어내는 오퍼레이션을 했습니다. 어떤 수부지를 가운데 가라앉게 시작을 했습니다. 인사적으로 그대에게 엔피다 무대군데 오른부 대대군들을 지키세요. Учебница говорит, Рим Союз это Монголо сигурно Рим объясняет гостей. Махачева, Рим Монголезе. Адидо учил хангти жодын остоломжиг чиг Монгол улсын соёлын тэргүүн ажилтан сагу ирээгээ гадамандах.
Монгол Ардын дуу аргагүй амраг Монгол улсын урлагийн говийн сэтгэлтэйг дашны нэрэмжтэй дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрны шагналт Монгол улсын цэдийн тэргүүн ажилтан дуучин ханджав хангалтын чуулгын дуучин дөрмөнх
сонирхолтой уран нуграач ардын дүүжийн хан гэдэг чуулгын цэвгэнгийн жүжигчин Намун Дарыг Монгол улсын мөрөнд намяас хэлдэг дүнгийн дэшний хөгжим чанар хонор
өнөөдөр дуулаачдын улсын хурлааны Гран-приг шагналд Дорногов аймгийн мандах сумаас оролцогч Ойбаатрын данцан гарамжаа Монгол улсын соёлын говь сэтгэлтэйг Ямбогийн Баян мөнхийн гишүүлэг Монгол улсын урлагийн говь сэтгэлтэйг Ямбаяны хөгжим хурдан мөртийн бороод Бунцгийн бадарч 9 гэрдийг орно.
Эргэн даа бүхэндээ сэнсэн ханы дуулал төрөлтөөр өргөн дэлхүүлээ. Ардын дуучин хангалттай чуулгыг уран бүтээлчид өргөн дуулалцны улсын хурлааны шилдэг уран бүтээлчтэйг баярлая.